Шинээр томилогдсон болон залуу шүүгчийг хөгжүүлэх зорилготой Mentorship 2024 хөтөлбөрийг шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн хэрэгжүүлж эхлээд 3 сарын хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн талаар ментор шүүгчид инхүү санал сэтгэлээ хуваалцлаа. Дөнгөж шинээр томилогдсон шүүгчийн хувьд бол нэлээд олон бэрхшээлүүд байдаг. Одоо хамгийн эхлээл анхныхаа хуралдааныг одоо яаж даргалах уу те. За хэрэгээ шийдчихлээ. Тэгвэл шийдэж дуусныхаа дараа одоо шүүхийн шийдвэрээ яаж ойлгомжтой бичих үү те. За бүр дараа нь одоо энэ шийдвэрээ яаж олон нийтэд танилцуулж тоймоо яаж бичих үү гэдэг юм уу тийм ээ. За ингээд ёс зүйн асуудал одоо энэ хэрэг оролцогчтой яаж одоо харилцах уу гэдэг тийм ээ. Маш олон бэрхшээл байдаг. Тэгэхээр энэ олон одоо бэрхшээлийг даван туулах за ажлынхаа арга барилыг олоход нь энэ одоо олон жил ажилласан шүүгч нар шинэ шүүгчтэй туслах, чиглүүлэх тийм ээ. Ийм зорилгоор бол энэ менторшип бүр хэрэгждэг. Хөтөлбөрийн хувьд бол төлөвлөгөөтэй байдаг. За тэгээд аль болохоор нөгөө шүүгчтэй чиглүүлэх тэгээд дээрэс нь ер нь шүүгч хүн өөр ямар байх хэрэгтэй юм бэ гэдэг байр суурийг ингэ тавьж өгч байгаа. Энэ нь бол бас аяг ач холбогдолтой гэж миний зүгээс харж байна.